За сүүлийн үед дэлхийн нийтээр амьтны эрхийг хамгаалах, амьтан дээр туршилт хийхгүй байх, за мөн амьтны арьс усыг ашиглахгүй байх тал дээр маш олон хүмүүс дуугарч энэ дээр эсэргүүцдэг болсон. Үүний нэгэн адилаар ч гэсэндээ Монгол улсад амьтны эрхийг хамгаалах тал дээр маш олон байгууллагууд, хувь хүмүүс нийтэж дуугарч байгаа. Тэгэхээр үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэе. Хятадын технологийн томоохон компаниудын нэг Tencent гэрийн тэжээвэр амьтдад зориулсан Pitch TV нэртэй телевизийн сувгийг ашиглалтанд оруулаад байгаа юм байна. Энэ талаар Sexton сонин мэдээлсэн байна. За уг сувг Tencent видео платформ дээр 24 цагийн турш тасралтгүй нэвтрүүлэг цацна. За Pitch TV-г үзэхийн тулд сард 25 юан буюу Монгол мөнгөөр нэг 12,000 төгрөг төлөөд бүртгүүлэх шаардлагатай гинэ. Энэ сувгаар Tencent-ийн өөрийн бэлтгэсэн видеоноос гадна Америкийн Dog TV платформын контентуудыг дамжуулан хүргэх юм байна. За компани зүгээс Pitch TV-гийн бүх видеог амьтны хараа болон сонсголын онцлогтон тохируулаад тусгай өнгөний зохицол, дүрсний давтамж болон аудио долгионыг ашиглан боловсруулсан болохоо онцгойлон дурдсан байна. За нэвтрүүлгүүдийг хэд хэдэн ангилалд хуваасан бөгөөд тэдгээрийг дунд нь Labrador, Cavalier King, Charles Spaniel зэрэг тодорхой үйлдвэрийн нохой зориулсан тусгай контент хүртэл дотор нь байгаа гинэ. За тэгвэл үүнтэй мөн адил Итали улсад нэгэн сонирхолтой хууль байна. Энэ нь юу юм бэ гэхээр Итали улсад хэрэв таны тэжээвэр амьтан өвдсөн тохиолдолд цалинтай чөлөө авч болно. Италийн шүүхийн энэ шийдвэр нь амьтны эрхийг хамгаалах хуульд үндэслэн. За тэгээд тэжээвэр амьтныг зүгээр нэг өмч биш гэр бүлийн нэг гишүүн гэж албан ёсоор хүлээн зөвшөөрдөгтэй холбоотой гинэ. Энэхүү шийдвэрийн дагуу тэжээвэр амьтан хүн дээр өвдсөн тохиолдолд ажилчид жилд 3 хүртэлх хоногийн цалинтай чөлөө авах эрхтэй. Түүнчлэн Италийн эрүүгийн хуулийн 727 дугаар зүйлд амьтныг зовж зүдэрсэн үед нь тусламж үзүүлээгүй орхихыг амьтан тамлан зовоосон гэмт хэрэг гэж тооцдог юм байна. Тиймээс амьтнаа асрах нь эзнийх нь хуулиар хүлээсэн үүрэг тул ажил олгогч нь үүнийг хүндэтгэх шалтгаан гэж үздэг юм байна. Хэрв одоо Итали улсад амьдардаг бол амьтаа өвдсөн тохиолдолд та цалинтай 3 хоногийн чөлөө авах бүр эрхтэй байдаг бахнэ. За энэхүү мэдээллийг Номон Хятад хэлний сургуулийн төвийн 6-9 дугаар ангийн сурагчид орчуулан явуулсныг та бүхэндээ хүргэлээ.